За өглөөний мэнд. За 2023 оны хаврын лекц өнөөдөр лекц 1. Монголын эргэн тойрон философи гэсэн ийм сэдвтэй энэ лекцүүд. За ер нь бол 2012 оноос хойш жил бүр лекц уншсаар байгаад энэ жил 11 дахь жилдээ юм да. Лекц үргэлжилж байна. Тэгээд анхны ер нь 2012 оноос эхлээд уншсан лекцийн анхны лекцүүд бол ерөнхийдөө яг философийн сонгодог философиудыг нэлийн тулгуурлаж нэлийн их сургуулийн философийн сэдвүүд нэлийн зонхилж байсан. Тийм тэгээд тэндээсээ сүүл рүүгээ барууны их сургуулиудад заадаг лекцүүдээс нэлийн холдож ер нь яванда ер нь зөв Аз гэж нэрлэдэг ч тийм ээ. Тийм дорны философи руу орох шаардлагатай юм байна гэдэг бол лекцүүдийн туршил дандаа толгой ингэ явдаг гэсэн. Тэгээ тэгж жагаад нэг яг коронагийн өмнө хятадын философи, энтхэгийн философи, арабын философи гэсэн гурван ийм шар номуудаа бичсэн. За энэ гурван шар номороо ерөнхийдөө дорны философи гэсэн энэ сэдв рүү нэлээд хүчтэй орж ирсэн. Маш их юм уншиж судалсан. За тэгээд эндээс энэ бүгдийг уншаад явж байхад ер нь энэ Монгол улс бидний энэ яриад байгаа энэ Монгол улс газар нутаг байгаа шүү дээ. Тэг 1924 онд Хяахтын гэрээгээр зөвшөөрөгдсөн. За тэндээс хойш 49 оноос хойш хэлүүдийн асуудал бас нэг шийдэгдээд ингээд Монгол улс гэсэн ийм улс үүссэн. Тэгээд энэ оронд юу ирсэн? Тийм. Дэлхийн энэ Азийн энэ орнуудын эргэн тойрон энэ орнуудаас ямар ойлголтууд, философийн ойлголтууд огтхонууд ирээд тэгээд тэрийг бид нар ингээд хэрэглээд зарим нь давхцуулаад, зарим нь бас буруу ойлгоод, зарим нь алдаатай орчуулад ингээд явж байгаа. Энэ бүгдийг ер нь энэ жилийн энэ 10 лекцээр ер нь гаргаж ирэх гэж бодсон. Тэгээд Монголын эргэн тойрон гэсэн философи гэж нэрлсэн. За ер нь бол Персийн философи гэдэг өнөөдөр лекцний нэг бол цаананд дандаа Монгол улс явж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тийм. Ингэж явсаар байгаад энэ үүний дараа Монголын философи ер нь ярих боломж бий юу? Мэдээж байгаа. Тэгвэл ямар боломжууд байж бид нар тэндээс Монголын гэсэн философитой болох уу? Тэрийг мартчихлахгүй. Тэгээ 10 цуврал лекцийн зорилго бол ерөнхийдөө энэ Монголын эргэн тойрон ард түмнүүдийн философитой нэгдүгээр танилцах. Яг нийтдээ 10 ард түмэн байгаа шүү дээ. Маш их төвхтэй. Хотууд хөгжиж гисэн, нийгэм хөгжиж гисэн тийм 10 юу байгаа шүү дээ. Орон асуудал. За хамгийн сүүлд манжийг бол би зориуд оруулсан. 10 дахь орон болгож. Гэхдээ өнөөдөр бол манж ярих нь нэлээд хэцүү. Гэхдээ тэнд яагаад манж ярьсан гэдгийг би бас ярина. Хэлнэ, тайлбарлана. За ямар ойлголтууд үгс ухтгууд нь Монгол нэртэй олон энэ нүүдэлчин малчин ард түмнүүдэд ирж хэрхэн тайлбарлагдаж үлгэр домог сүсэг бишрэл болсон тэр түүхийг судалсан ийм лекц болно. Ер нь бол бид нар хаанаас юу сурч мэдэж авсан тэрийг бас ярихгүй ерөөсөө болохгүй. За ингээд Монголын философи ярих ямар боломжууд бий вэ гэсэн дүгнэлтүүд гарч ирэх ёстой. За Монгол ба өнөөдрийн хөршүүд, за тэдний философийн түүхүүд. За өнөөдрийн лекц энэ Персээс эхэлж байгаа. За одоогийн Иран. За эндээс бол юу ирсэн бэ? За эндээс ирэхдээ замаараа хоризм Төв Азаар дамжаад Шинжаан уугаараар дамжсаар байгаад энэ Монгол нутагт иржээ. Гэхдээ энэ философийн ойлголтууд ирэх хэрэгтэй, замаараа ингэж ирэх хэрэгтэй. Хүнтэйгээ хамт ирсэн гэдгийг бид мартчих болохгүй. Тэр ард түмэн энд ирээд өөрсдийнхөө үлгэр домгоо биднэрт ярьсан. Хаадын түүх, бурхтын түүхүүдээ. За тэгээд энд нэгэнт ярьж байгаа учраас яахан хүмүүс бол эндүүрсэн явдлууд би эндээс гаралтай юм байна гэж. Гэтэл эндээс бол гаралтай биш. За энтгэгээс юу ирсэн бэ? За энтгэгээс маш их юм ирсэн.
замаараа төв дээр ороод бас өөрчлөгдөж засварлагдаад ирсэн. Өнөөдөр бид мэдж байгаа шүү дээ. За дараа нь юу вэ? Хятадаас бас буддизм нэлээд ирсэн. Хятадаас юу ирсэн? Хятад тэгэхээр бид нар ерөнхийдөө нэг манжиг л ярих асуудал гарах байх л да. За юунаас баруун тал зүүн талаас манжаас нэлээд хэмэрсэн. Маш их хэмэрсэн. Ер нь бол бид нар өнөөдөр манжиг ярих цаг нь болчихсон. За тэгээд яг уу цаанаас одоо Япон, Солонгосоос бас биднэрт яг юу ирсэн? Өнөөдөр бидний одоо ойлголтууд дотор ямар ойлголтууд явж байгаа. За энийг нэлээд ярина. За Оросыг бол тэртээ ярихаас өөр арга байхгүй. Хойноос одоо социализмын үед бол маш их юм орж ирсэн. Социализмаас өмнө бол яг янз бүрийн одоо геолог, байгаль тийм үү судлаачид нэлийн одоо орж ирсэн биднийг бас бидний түүхийн номуудад нэлийн ойлголтууд байгаа шүү дээ. Переживальский ном энэ гэдэг. За ингээд өнөөдөр энэ зөвхөн эндээс одоо хэлье. Персээс юу ирсэн бэ? Яг бол хугацааныхаа хувьд одоо Иран, Энэтхэг, Хятад гурыг эхлээд маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тэндээс замдаа хэрхэн өөрчлөгдөж бидэнд ирсэн бэ? Өнөөдрийн бидэнд шүү дээ. За Персийн философи. За Перс бол мэдээж одоо эртний түүхтэй арт юм уу? Тийм. За өнөөдөр яг Иран гэдэг орн болчиход яваад байгаа. За тухайн үедээ Перс бол маш том одоо эзэнтэй улс байсан. Философи маш их хэлсэн. Тийм. За философийн анхны ойлголтууд нь бол Персээс гарч одоо дэлгэрсэн. За Монгол одоо ардууд руу бол олон ойлголтууд ирсэн. Тийм. За нэг одоо энэ философи бид нар ярихад бол яагаад одоо Монголд би философийн боломж бий вэ гэж ярьж асууж байгаа. Нөгөө талаар ер нь философи гэдгийг бид нар маш их зөв ойлгох ёстой. Хот суурин газар хөгжсөн, хаантай, төртэй, нийгмийн амьдрал тийм үү, буцалсан, оргилсон тийм газар философи үүсдэг. Тийм учраас энэ Перс орн тухайн үед хаантай, мундаг байсан. Тийм учраас тэнд философи үүссэн. Тэрнээс одоо хаан байхгүй, төр улс байхгүй тийм газар бид философи яриад ач холбогдол байхгүй. Юу асуух юм те? Ямар асуулт тавих юм? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө нүүдэлчин арт юм уу? Малчин ийм арт юм бол уулаа шүтээд юм уу? Одоо хайрхнаа шүтээд тэрүүхэн тэндээ жоохон бөө маягийн ингээд байхад бол болчихно. А нийгмийн амьдрал эхэллээ. Шал өөр асуултууд гарч ирнэ. Ялангуяа одоо шашны асуултууд бол нийгмийн амьдрал эхэлж ижил шашин ярих үгээс биш. Зүгээр одоо эсгийн гэртээ уулын цаана байгаа арт түмэнд бол шашин ямарч боломжгүй. Суурин газруу төгсөж иж шашин хөгжиж шүү дээ. Тэгэхээр малчин ардуудад нүүдэлчин ардуудад бол бөөн хангалттай. За 2500 жилийн өмнөх философийн 4 чухал орнууд гэсэн энэ одоо 10 лекцийн гол чухал одоо амин сүнсэн шүү. Перс ярина, грек ярина, грек ярихгүй, энэтхэг ярина, тэгээ хятад ярина. За зөв ер нь бол 2500 жилийн өмнө грек ч одоо биднээс хэтэрхий хол учраас хятад, энэтхэг, перс, грек тэгээд Египт гэсэн ийм л хөгжсөн хот сууринтай ард түмэг байсан. За ийшгээ яах нөгөө Майя, Ацтек гэдэг Латин Америкийн бол энэгээр бол учир зүггүй нэг хот суурин хөгжөөд философи ном бичээд байсан тийм түүх бол ерөнхийдөө байхгүй байгаа шүү дээ, тийм ээ. За Перс руу эндээс одоо Персээс ийшээ юу ирж вэ? 2500 жилийн өмнө бол ирээгүй. Зөвхөн ер нь бол явсаар одоо энэ цагаан хэсгүүд бол хот суурин хөгжөөгүй дандаа нүүдэлчин маягийн амьдралууд. Тэг малчин, тариачин айхтар нийгэм үүсээгүй, үүсэх боломжгүй, эхнээгүй байсан юм шүү. Эндээс л одоо энэтхэг хятад грек персээс л хүн төрөлхтний мэдлэг болсол соёл үүссэн. За тэрний өмнө бол Египт гэж бас нэлээд одоо ярих хэвээр түүхэн хот байгаа. Тэгвэл мэдээж философийн сэдв одоо ярьж байгаа учраас нэгдүгээрт, хоёрдугаарт Монгол улсыг ярьж байгаа учраас бид нар эргэн тойрон философиол одоо гаргаж ирж байна. Эндээс бид нар Монголынхон философи гаргаж ирэх гэдэг шүү дээ. За ер нь бол одоо Персийн одоо философичд болон за энэтхэг хятадын
Оросын энэ философчдыг бол ерөнхийдөө юундаа бол ингээд оруулсан ба. Оффистаа ингээд бүгдээрнийх нь зургийг ингээд өлгөчихсөн. Тийм. Бүгдээрнийх нь зургийг ингээд өлгөчихсөн шүү. Бүгд ингээд зургийг өлгөчихсөн байна. За. За тэнд түрүүн анх хоёрыг сууж байгаад харагдлаа. За анх хоёр бол энд академи дээр нэг юуны магистрийн ажил бичиж байгаа шүү дээ. Тийм. Ерөөдөө намраас ер нь бас философи академи нэлээд хөгжиж хүмүүсийг одоо магистрийн ажил бичдэг, бакалаврын ажил бичдэг юм болох гэдэг. За Персийн философийн түүхийг ярихад 4 том сэдв ярина. За өнөөдөр бол 4 том сэдв ярина. За нэгдүгээрт Заратустраг ярина. Хоёрдугаарт Манийг ярина. Гуравдугаарт Маздакийг ярина. Мазда л да. Тэгээ Мазда ярина. Дөрөвдүгээрт Зурван ярина. За эхлээд Заратустрагаас эхлэе. Заратустра гэж хэн байваа? За Заратустрын бол одоо мундаг философч байсан. Одоогоос 2500 жилийн өмнө. За энэ хүн философийн том ойлголтуудыг анх гаргаж ирсэн. Эндээс ер нь бас бусад арт түмнүүд маш их одоо суралцсан. Ялангуяа грек тэр хавийн энтхэг тэр хавийнхан бол Заратустратай нэлийн ойр байсан. За энд бол тэр үеийн одоо хаан сууж байна. Ордон дотроо. Тэгэхээр түрүүний миний хэлдгээр философи гэдэг бол ийм хаантай, төр улстай, ордонтой тийм үү? Тийм л одоо сүрхий газар л одоо философи үүсдэг шүү. Тэрийг одоо мартчихлахгүй шүү. Хүний нийгэм үүсчихсэн, хүний амьдрал, аз жаргал, зовлон, тийм үү? Сурган хүмүүжил, боловсрол, шинжлэх ухаан, мэдлэг, шашин, мухарсаг одоо юу гэдэг тэр бүгд оргилсан, буцалсан тэрэнд л одоо философийн асуултуудыг эд гарч ирж байгаа шүү дээ. Тэгшэрх гэж юу? Ёс суртахуун гэж юу? Шодрог ёс гэж юу? Хөдөө уулын цаадах нүүдэлчин арт түмэнд бол шодрог ёс тэгшэрх ярих юм чи шаардлагагүй. Ёс суртахуун шаардлагагүй. Сургууль хүмүүжил хэрэггүй тэнд бол. Тийм. Гол нь адуугаа хариулцдаг сайн хөвтэй авах хэрэгтэй. Тэгээ сайлчин октодтай за тэгээд дээл ойчдаг тэр авдаа бас нэг гэр орны ажил хийчдэг. Тэгэл болоо. Тэгэл аав ээж нь тэр хүмүүсийн одоо шүтээ тэр хүмүүсийн ертөнцийн. Тиймээс энэ малчин арт түмж аав ээжийн тухай дуудуулаад байдаг чинь бас аргач үгүй. За Заратустра гэж энэ хүний тухай ярий. Ямар одоо философитой байв? За нэгэнт одоо Перс чинь тэр Ирак тэр хавийн бүх одоо арабын орнуудыг эзэлж ирсэн учраас Ирак бол бас Перст орж явсан. Ирак бол одоо эртний философитой арт түмэн. За энэ тухай нэлээ ярина. 2 дахь лекц дээр баха. За Иракийн одоо Багдадад бас хотод юм хиний Заратустрагийн хөшөө байд юм байна. Ингээд хүүхдүүд дээр нэгэ тоглож идэг. Тэгэхээр ер нь энэ тэнд хөшөө байхад хүүхдүүд дээр нь гацсан тоглож ивэл хөөж буулгах бас хэрэггүй юм байна. Тийм айгу хөөрхөн тэгээд тоглоод тийм. Тэгээд би бас энэ хөшөөг хараад бодчихлоо. Улаанбаатартайгаа янз бүрийн хөшөөн дээр хүүхдүүд гараад ингээд тоглох хэрэгтэй байхгүй. Өвөр дээр нь очиж суучих хэрэгтэй байхгүй. За Персийн философч Заратустра бол ерөнхийдөө маш их нэртэй байсан, алдартай байсан гэж би хэлсэн. Грекийн философч бол Заратустра бол мундаг. Хэвээ мундаг цэцэн хүн байсан гэж хэлж ирсэн. За Францын философч Вольтер бүр сүүл 1000 жилийн дараа 2000 жилийн дараа бүх сүсэгтнүүдийг уулзуулсан сүрхий одоо философч байсан гэж ярьж ирсэн. За нөгөө Германы философч нөгөө алдартай Ницше бүр Заратустрагийн нэрийг хэрэглээд алдартай одоо ном бичсэн. Тэр ном нь бол дээд хүн гэсэн ойлголтыг одоо анх гаргаж ирсэн шүү дээ. Overman гэдэг тийм. Тэр хүн бол нийгэмд, хүндрэлтэнд, арт түмэнд дээд хүн яагаад байх ёстой? Дээд хүн болыг гэвэл ямар одоо шинж чанаруудыг агуулсан байх ёстой гэсэн ийм ойлголтыг бол Ницше алдаршуулсан. За сүүлд нөгөө түүх байхгүй ямар ч юу байхгүй хүндрэлтний талаар ойлголт байхгүй нөгөө Америк гэж нэг орн байгаа шүү дээ. Сүүлд үүснэ. Одоо 500 хүрэхгүй настай. За тэнд бол Overman-ийг биш Superman гэдэг ойлголт гаргаад ирсэн. Америк хүч нэг тэгдэг шүү дээ. Тэ нөгөө хүндрэлтэн айгүй гой ойлголтуудтай байгаад философитой ингээд байж хахад 2500 жилийн философитой байж хахад эндээс янз бүрийн ойлголтуудын жоохон өөрчлөнгуудаа нэг өөр юм шиг өөрсдийнхөө бүтээл юм шиг яриад явцдаг гэдэг тийм
Америкууд нэг тийм инээдэмтэй артсан шүү дээ. Холливуд гэж мөр хэнд ч хэрэггүй нэг фильмүүд гардаг шүү дээ. Тэ амьдралтай ямар ч хамаагүй бид жүжигчдийн хоорондоо нэг дандаа хувийн асуудалтай нэг бүтэхгүй нөхдөд. Johnny Depp мэп хин ч гэнэ. Тэдний фильмүүдийг үзэж хэрэггүй. За Заратустра ба түүний яснаа ойлголт. За Заратустра бол ерөнхийдөө галыг маш их чухалчилсан. Ер нь гал бол хүн төрөлхтөнд маш их утга агуулгатай. Тийм учраас гал шүтгэхийг анхааруулсан. За атар гэдэг үг бол персээр атар гэдэг үг бол гал гэсэн юм байна. Бид нар атар газар гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр атар гэдэг үг бол тэндээс ирсэн үг ах шиг байна. Тийм. Тэр гал гэдэг нь шууд шатдаг галаар нь ойлгож болохгүй. Гал гэдэг бол ерөнхийдөө хүнд сайн сайхан өгдөг. Бас муу мухайг хязгаарлаж устгахшигдаг шүү гэдэг тэр философиг хэлж байгаа шүү. Тэр шууд шатдаг галаа яриад хэлж болохгүй. Тэр шатдаг галаараа юуг символчилж байна вэ? Тэр их чухал шүү. Тэр символчлал гэдэг чинь иргэн таних тэмдэг гэж байгаа шүү дээ. Гэсэн үг. Тэрнээс бэлэгдэл бол биш шүү. Бид нар символчлалыг Мойсеийн бэлэгдлэгээр буруу орчуулад идэв. За атар бол ашиг илэрхийлдэг гэж. За ашаа гэдэг үг бол персээр үнэн гэсэн үг юм байна. Өөрөлдвөл атар газар гэдэг бол үнэн газараа, зөв газараа, сайн газараа гэсэн тийм ойлголт байх нь биш шүү дээ. За Авестан гэдэг нь болохоор худлыг илэрхийлдэг. Ашийнхаа эсрэг худал явж байгаа. Тэгэхээр аш Авестан хоёр бол хорвоо дээр хоёулаа дандаа байна шүү гэдэг яваад шүү дээ. За аш буюу үнэн юу илэрхийлдэг вэ? За ашаа буюу үнэн ер нь эцэст бид нар яагаад үннийг чухалчлаад байгаа юм? Ямар хэрэгтэй? Мэдээж маш их хэрэгтэй. Ерөөсө бүх юм үнний төлөө байгаа шүү. Тэгээ үнэн байхгүй гэж зарим оюутнууд хүртэл лекц уншиж байгаад хэлдэг л байсан. Тэгээ юу яриад байгаа юм? Үнэн байдаг бол чи ингээ байж штэ чи. Үнэн байхгүй бол чи байхгүй штэ гэж би хэлдэг штэ тий. Тэгэхээр энэ үнэн гэдгийг бид нар ярихад existence гэдэг би өнгөрсөн онд уншижсэн лекцийн existence гэдэг ойлголт энд явж байгаа. Үнэхээр байдаг шүү гэдэг явж байгаа байхгүй. Бид нар тийм. Existence гэсэн үгийг оршихуу гэж буруу орчуулад байдаг. Зарим нь бүр existence-ийг юугаач орчуулсан байлаа. Бараж ах уу гэж орчуулад гэсэн үг. Тэгэхээр тийм биш шүү. Ерөөсөө л байдаг. Ийм л байна. Ийм байсан. Үнэхээр шүү гэдэг чинь энд ч байгаа байхгүй. Тэгэхээр existence гэдэг ингэж ойлгоно. Нөгөө талдаа existence гэдэг үг бол энд хэлсэн нэг ойлголт бол юу гэхээр тий. Оршихуу гэж бүр орчуулад байдаг шүү. Тийм. Тэгэхээр юу гэх юм тий. Оршихуу гэдэг нь юу гэх үнэхээр оршдог. Үнэхээр оршсон. Үнэхээр ингэж оршуулдаг шүү гэх юм уу? Юу гэх юм? Буруу байхгүй. Байх гэдэг нь зүг байхгүй. Үнэхээр ингэж байлгадаг шүү. Эрхэм байх юм. Ингээд байлгаад өгөөч. Тэрс хинч ингээд оршуулад өгөөч гэдэг үг үстэй. Ингээд байлгаад өгөөч. Байсан шиг байл да. Энэ бүгд чинь existence. За нөгөө талд нөгөө аш гэдэг үнэн яриад байгаа. Түрүүндээ би хэлэх гэсэн нэг ойлголт бол өөрөөр ашиг чинь нөгөө эсрэг нөгөө юу байгаа шүү дээ. Худал байгаа шүү дээ. Үнэн эсрэг худал байгаа. Худлыг бол байхгүй гэж байгаа. Худал бол хизээч хаач байдаггүй. Худал бол зохиогддог. Үнэн бол хаач байгаа. Хорвоо ертөнцөөр байгаа. Худлыг зохиочдөг учраас нөгөө бид нар үннийг олж харахгүй, үнэнтэй уулзрахад төвхтэй болчиход байгаа. Худал хаач байхгүй шүү. Худал хүний өөрөө л зохиож байгаа шүү дээ. Маш гоё философи ойлгож явж байгаа. За тэгээ яг нөгөө талдаа аш гэдгээрээ бас юу хэлдэг вэ? Зөв ажиллах. Тийм бидний хийж байгаа, бүтээж байгаа тэр бүгд маань энэ ертөнцийн дэг журамтай яг нэгэн хэмэнд нийцэж явах. Өглөө, өдөр, орой, шөнө энэнтэй бидний ажиллах үйл ажиллагаа маань нийцэх ёстой. Жилийн улирал тийм үү бид нар яагаад дөрвөн улирал тэгж ажиллана, амьдран, тийм баяр хийн, ийм баяр хийн гэдэг чинь цаана учиртай байхгүй юу?
Одоо газар тариалан маш их эрхэлдэг ард түмнүүд чинь намар одоо баяр тийм ургацаа аваад баяраа хийдэг. Тийм бид нар ч одоо ургацын баяр гэсэн ойлголт мэдэхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө эмэгтэйчүүдийн баяр, эрэгтэйчүүдийн баяр гэдэг шүү дээ, тийм. Уул бид нар хийсэн хөдөлмөрөө баярлах хэрэгтэй. За нэг юм ойлголт тавьж байгаа. Тэгэхээр энэ аш үнэн гэдэг бол үнэн бол байгаа, хаанч байдаг, үнэхээр байдаг. Худал бол зохиогддог. Учраас энэнийг нуудаг дарддаг. За Зароастраинизм гэдэг одоо Зароастрагийн одоо гол гурван ойлголт бол энд явж байгаа шүү. Энд одоо бичсэн байгаа. Good thoughts, good words, good deeds. Тэр нь бол юмыг сайнаар бод. Чи юмыг сайнаар одоо монгол хэлээр сайн сайхнаар л юмыг дандаа бодож байна. Тэгвэл тэр чиний тэр сайн сайхан бодлоос чинь сайн сайхан үгс гарна. Тий. Муу муухай бодох юм муу муухай үг амнаас гарна шүү. Тэгэхээр сайн сайхнаар бодвол чамаас сайн сайхан үг гарна. Тэр сайн сайхан үгээрээ чи яах вэ? Сайн сайхныг бүтээг хийн. Deeds, good deeds. Тэр явж байгаа байхгүй. Муу муухай бодвол амнаас ч муу муухай үг гарна. Тэр муу муухай үгээр чинь муу муухай бүтээгдээ явчихнаа. Энэ Заратустраас гайхамшигтай. Энэ Персийн энэ философч одоо 2500 жилийн өмнө шүү. Одоогоос тий 800 жилийн өмнө биш. 1000 жилийн өмнө биш. 80 жилийн өмнө биш. Яагаад Заратустра ингэж их дэлхийд тарж энэ тэд одоо Заратустраг ярьдаг. Зарим газар Заратустраас хоригддог. Зарим газар Заратустра шүтгэхийг хоригддог. Тийм. За энэ бол яг нөгөө галын бурхан байна. Дундаа. Галын бурхан гэдэг нь өөрөө гал өөрөө бурхан шүү гэдэг явж байгаа шүү. Тэр бас чухал шүү. Галыг яг бурхан мэт шүтэж байгаа байна. Энэ бас нэг бурхан шүү. За энд Заратустра зогсож байна. Галын бурханыг одоо манж байна гэх юм те. Тэр явж байгаа шүү. За Заратустрагийн сүмүүд өнөөдөр дэлхийд зөндөө олон байдаг. Тэнд дандаа гал асаагаад тэгээд галаа шүтдэг. Энэ эмэгтэй одоо сүм дотор энэ гал барьчихсан явж байна. За галыг шүтж байгаагийн одоо шалтгаан бол нэгдүгээрт мэдээж дулаан гэм. Бид нар ингээд гал гараа дулаан хийдэг. Тэргээрээ хүүтэн устж байна. Тэгээ миний гар хүүтэн байсан бол одоо дулаацаад хүүтнийг устгачлаа. За гал ингэж бадарч ингэж асж байна гэдэг бол маш сайн. Яг ингэж гал бадарч асж байгаа мэд чи өөрөө тийм бадар. Тэгээ бадар гэдэг үг яваад байгаа шүү дээ. Тэр чи үг чинь нөө. Чи өөрөө гал шиг бадар. Гал бадрах гэдэг нэртэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүн одоо өөрийгөө тэр нэрээ ойлгосон болов уу гэж мэдэхгүй. Тэр гал шиг чи ингэж бадарч яваач. Хэлж байгаа. За гал шатаад устгадаг. Юмыг бол муу мухай хэрэггүй илүү дутуу санамж үсгсэн хэрэгтэй хэрэггүй ид тогшид байх юм бол хувцас хунаар юу вэ? Шууд шатаах хэрэгтэй. Найс нөхөд одоо юу гэдэг уурлуулсан нөхдөд байх юм бол тийм үү? Доргоо өрвөл юм шатаач хэрэгтэй. За одоо ч гэсэн дэлхий дээр Заратустраг шүтдэг ард түмнүүд галын баяр хийдэг. Бүр том ингээд их гал асаагаад тэгээд гал асааж байгаа тэр гол нь гал асааж байгаадаа гол нь биш. Тэр гал асж байгаа тэр галаар нөгөө юу илэрхийлж байгаа билээ. Яагаад би галыг шүтээд байгаа билээ гэдэг чинь чухал байхгүй. Тэс галандаа биш. Галаар юу илэрхийлж намайг юу сургаад байгаа билээ. Би эндээс галаас ямар сургамж авах хэрэгтэй билээ. Тэр чинь явж байгаа байхгүй. За галын философи маш том. Заратустрагийн галын философи. За галын одоо тэр гэрэл бол тийм үү? Гэрэлтүүлж харанхуу руу гэрэлтүүлж харанхууд байсан гэрэл оруулаад үннийг мэдэж авах. Үннийг харуулна гэсэн тэр символ ойлголт явж байгаа. Тэр философи явж байгаа. За галын дөөл бол шодрог асыг тогтоо. Дөөл гэдэг маш гоё үг.
Галын дүлэг. Хаа нэгэн газар галын дүл ярих юм бол тэрний цаана шударгасыг илэрхийлж байгаа шүү. За, галыг бид нар алгаараа ингээд төөнж байгаа шүү. Тэгэхээр бид нар бас бурууга нүглээ засаж байгаа гэсэн ойлголт шүү. Тийм учраас Заратустраг шүтгчид гал очиж гараа ингэж төөндөг. Дараагүй ч гэсэн тэр нь бол за би буу мухаа бурууга нүглээ галаар яаж юм. Басчлаа. Засчлаа. Гал төөндөг. Тэгэхээр янз бүрийн хүмүүс орж байгаа дараагүй ч гэсэн гал гараа ингэж авах юм бол галд гараа төөнөд авах юм бол за энэ нөхөр бурууга засч जैन нүглээ засч जैन да гэж ойлгох юм байна шүү дээ. За гал бол хүн галыг хараад маш их тайвширна. Сэтгэл зүйн ач холбогдолтой. Гал хараад хүмүүс тийм үү сайхан гал түлээч. Ямар сайхан юм бэ? Галын дуу сонсоод гал харахаар их сайхан байдаг гэсэн үг сэтгэл зүйн хувьд тайвширч байгаа. Тайвширл болж байгаа. За галын цог мэт ярих. Галын цог ингээд дээшиг ингээд цог өсөрдөг ш. Тэрэн шиг галын цог мэт ярих. Маш их цогтой ярьлаа гэдэг шүү дээ. Энэ яасан цогтой ярьдаг юм бэ? Тэр бол нэг Персийн Заратустрагийн тэр үг ойлголт яаж ч яваад юм Монголын энэ хэлэнд ярианд ороод ирсэн байгаа. Хэдийд орж ирсэн юм бэ? 2500 жилийн өмнөхөн тэнж Монголд орж ирээ. Тэгээд бид нар их цогтой ярьдаг хүн гэдэг ойлголт чинь тэндээс ирсэн биш. Гал мэт харцтай гэж бас ойлголт байгаа. Хүний харц гал мэт байх хэрэгтэй. Нүдэндээ галтай гэж байгаа нь тэр галтай гэсэн ойлголт юу хэлээд байгаа юм бэ гэвэл гал мэт харцтай гэдэг хэлж байгаа. Өөрөөр гал мэт хүнийг ингэж гэрэлтүүлж хардаг. Үннийг харж чаддаг тийм чадвартай. Тэр хүн рүү харж байгаа тэр хүн бол үннийг мэдээ гэвэл маш галтай харах хэрэгтэй байна. Тийм чадвар. Тэр галын философи гэдэг бол маш гоё. Маш гоё. За өнөөдөр ч гэсэн Заратустраг шүтгчид заахад шүтэн бишрэгч биш юм аа. Шүтгчид сүсгэлэгчид өнөөдөр ч гэдэг. Бишрэх бол яах вэ нөгөө миний философийн 3 цагаан номдэр байдаг шүү дээ зүгээр яхав. Дуучин муучин тамирчин бол бишрэж болно тэгэл болоо. Нөгөөдг нэг өдөр хар там хэрэглээ тэгэл мэдний болоо болдог шүү дээ. Тэгээ энэ цаана Заратустрагийн зураг наан тийм октод ингээд бүжгэлж Заратустрага тэмдэглэж байгаа. Тэгэхээр миний бодлоор энэ хүүхдүүд бүжиглэх их зүгээр санагдаад байт. Ямарваа нэгэн баярт хүүхдүүд бүжиглж хүүхдүүд дуулах. Тэгэхээр одоо том хүмүүс урдуур нь харж бүжиглээд урдуур нь харж дуулах байх биш. Тий. Хүүхдүүд дуулж бүжиглэх аюу. Ямарваа нэгэн баярыг тэмдэглэхэд томчууд нь урдуур нь харж дуулаад бүжиглээд байх биш. Булаацалтаад өрсөлдөөд байх биш. За Заратустрагийн дараа хоёр дахь том одоо философчтой танилцсан. Персийн эртний том философч Мани гэж одоо философчтой танилцсан. Тэр ч одоо тэр Мани баха. Тэгээд донтолтой. Тэр бол Мани. Дандаа ярих хүмүүс ийшээ нөгөө нагарж байна. Лаози болоо явчихж байна. Ийшээ Алфараби болоо явчихж байна. Жонзен тэр болоод. Дандаа Азийн том философч. Тийшээ энтхэгийн Ганди, Манди Будда бүгдээрээ тэргүүр байх. Заратустрагийн зураг тэнд байх шиг. Үүр тэр цаа. Энэ. Энэ Заратустрагийн зураг. За Мани мундаг философч аа. Мани бас Заратустрагийн дараа гарч ирсэн. Персийн философч. Заратустрагаас хойш нэгэн сүлд гарч ирсэн. Алдарсан. Заратустра явсаар байгаа. Тэгээд ерөнхийдөө 200-аад оны үед одоогоос 1800 жилийн өмнө Мани гэж одоо Мана зарим тэгж нэрлэдэг, зарим нь Монич гэж нэрлэдэг. Заратустрагийн онолч Заратустрагийнхаа онолыг яасан? Шинжилсэн.
За Майны дэлхий дээр анх удаага маш том одоо нэр хүндтэй гэх юм уу, бас аюултай гэх юм уу, тийм одоо философийн ойлголт гаргаж ирсэн. За тэр нь болохоор Персийн Заратустра, Энтхэгийн Будда, за барууны ертөнцийн Крист, энэ гурван бурхан, энэ гурван шашныг нийлүүлж, нэгтгэж нэгэн шашин болгох гэсэн. Тэм учраас Майныгийн философи, Майныгийн яриа, Майныгийн хэлсэн ярьсан дотор бүгд энэ гурав дандаа хамт яваа. Хизээч Заратустраг тусдаа, Буддаг тусдаа, Кристийг тусдаа яриаггүй. Гурванг нь хамт ярьж гэлсэн. Тэгэхээр миний одоо өөрийн ч гэсэн нэг философи ингээ тийм үү? Барууны философиг бас ярьсан. Одоо ингээд дорны философиг яриад ингээд энэ бүх философиудыг чи би нэгтгэж одоо ингэж ярих гэдэг одоо шалтгаан чинь бол бас юм Майныгийн тэр шашны юг яагаад нэгтгэх гэсэн. Би одоо яагаад энэ философийн ойлголтуудыг нэгтгэхэд байгаа юм гэдэгтээ бас нэлээ ойролцоо гэдэг бас яараа анхаараарай. Тийм. Энэ аягүй чухал явсаар байгаад яг тийм ном уншаал бүгдийг уншаал бүгдээрээ танилцаад баруун руу яваад дорн хааз мазаарч яваад ингэж яваад явж байгаа дараа бид нар нэгэн гоё ингэж философи болчихвол ямар амар вэ? Заавал их тусдаа дорны, өрний, барууны, зөвний гэдэг шаардлагагүй. За ерөнхийдөө гностикийг бол нэлээд ярьдаг байсан. Тухайн үед одоогоос яг 1800 жилийн өмнө бол дэлхий дээр бол гностик гэдэг ойлголт гинтх гарч ирсэн. Гносис центр гэж хэлдэг шүү дээ. Тэр нь болохоор юу гэвэл ер нь бол хүний энэ яриад байгаа энэ Крист, Будда, Заратустра гэсэн бидний өөрснийг нь бүтээгээд байгаа энэ бурханаас дээгүүр жинхэнэ ертөнцийн одоо тэр дээр эзэн жинхэнэ том одоо агуу бурхан бол байгаа шүү. Бидний энэ доогуур яриад байгаа энэ дэлхийн одоо бүтээгдэхүүн бурхтууд бол тийм их чадвартай биш шүү гэсэн ийм ойлголтууд гарч ирчихсэн. Гносис гэдэг. Тэгээд гностик болоо явцдаг. Гностчууд. За зарим нь бол яг агностик гэдээ явцдаг шүү. Тэр нь болохоор одоо бурхныг мэдрэх чадваргүй гэдэг өөр ойлголтууд байж явцдаг. За нийгэмд одоо Кристийнхний уурыг хүргээд, буддистуудын уурыг хүргээд, Заратустрачуудын уурыг хүргэх гэсэн учраас Майнид бол маш их том эсэргүүцэл ирсэн. За тэгээд яг хаан барьж аваад тэр үе чинь хаан, төр улс Персийн арт түмэн ажиллаж амьдрал байж байгаа шүү дээ. Хүүхдүүд нь цэцэрлэгээ явдаг юм уу? Хүүхдүүд нь сургуультай яваад эмнэлэгт үзүүлээл хүн төрөөл одоо яадаг юм. Нэг нөхөр гэмт хэрэг хийж шоронд яваад л тэргээр одоо яадаг юм. Хүн тээвэр тэр тээвэр одоо юу гэдэг юм. Бүхэл хууль шүүх одоо бүх амьдрал тэнд чи явж байгаа шүү дээ. Нийгмийн амьдрал. Тий. За ингээд шоронд орсон. За шорондоо байсаргаад өгсөн гэсэн юм одоо юу гэдэг? Түүх байдаг. За түүнийг одоо өгсөний дараа болов Майныг бол улам одоо хүмүүс өгснийхэн дараа гинт одоо бүр анхаарч тэгээд дагагчд нь бүр одоо дургуцаж тэгээд ч бүр одоо Майныг бүр цааш нь Майныгийн бүх ном ярьсан хэлсэн бүгдийг юу болгосон. Манихэ гэдэг ийм нэртэй шашин болоо явуулсан. Цоошин шашин үүссэн. Юм учраас Заратустра шашин Заратустра явсаар байгаа шашин болоод явцуураад эхлэн гутаа Майны гарч ирээд одоо цаашаа улам боловсронгуй болсон манихэ гэсэн шашин одоо үүсэж байгаа. Тэгэхээр арт түмнүүд дотор ингэж дандаа ингэдэг байна шүү дээ. Ингэж дараагийнх нь гарч иж шашнаа засаж шинчилж шин үеийнх нь гэж гарч иж явдаг. Тийм учраас олон шашнууд тухайн арт түмнүүд үүсээд идэх чинь бас шалтгаан нь тийм байгаа. За бид нар бол энэ хот суурин газар сүүлд 1921 оноос хойш үүссэн учраас бид нар бол ийм нарийн ширийн юм ярих бол боломжгүй. За Манихэ бол бүр ерөөсөө ер нь яг өнөөдрийн бидний энэ одоо буддист төвдийн юм гэж яриад байгаа тэр одоо шашны баргалж одоо анхдагч байсан. Зарим ойлголтууд нь бол тэндээс ирсэн бололтой. Тий. За Майны бол өөрөө бол яг ханху байсан гэдэг. Тий. Эхнэр хүүхдээ орхин явсан. Тий. Ер нь бол альва нэг онлын хүн, философч юм оюуны хүмүүс бол эхнэрээ хүүхдээрээ хязгаарлагддаггүй. Бүх эмэгтэйчүүдийг нэгэн адил харж явдаг. Зөвхөн одоо би миний эхнэр гэдэг ингээд идэггүй. Бүх эмэгтэйчүүд. Сая энэ эмэгтэйчүүдийн байраар чинь миний ээж, миний эхнэр тэр бол ямар ч утгагүй. Бүх эмэгтэйчүүдэд баяр хүргэе. Бүх эхнэрүүдэд баяр хүргэе гэх хэрэгтэй байна. Одоо хүүхэд дээр бол бас л тийм байх хэрэгтэй.
Хүн миний хөвгт. Миний хөвгт. Хөвгтэй л гин. Хөвгтэй л сайн явуулмаар байна. Хөвгтэй л жаргамаар. Ямар ч утгагүй. Бусад хөвгтүүд жаргаж бусад хөвгтүүд сайхан явахгүй. Хүний хөвгт сайн боломжгүй шүү. Тэгэхээр бүх хөвгтүүдийг адилхан хайрладаг, адилхан хүнддэг байх. Өөрөө хөвгдөг биш. Тэгээд эхнэр хөвгтэй орхиод бэлэрч, сурч, хүн төрлөختөн арт түмэн нийгэмтэй уулзаж учир тэднэртэй зовтохоор явсан. За, майныг гэгээлсэн. За, гэгэрхэд 3 одоо чухал үйлдэл байдаг. За, нэгдүгээр бол мах идэхгүй. За, мэдээж одоо дулаан оронд бол мах идэхгүй байх бас боломжтой. Жимс ногоо ихтэй газар бол за, дарс уухгүй байх. Тэр бас одоо согтууруулах хундаа тий арх дарс тий. Энэ бол одоо бас уухгүй байх. Ууж болохгүй хориотой. За, нөгөөх 3 дахь нь бол секс ихгүй байх. Тэр бол 3 дахь нь дур тачаалаа хязгаарлах. Мансуурах, донтохоо хязгаарлах. За, мах идэхгүй байхыг хязгаарлах. Тэр гол нь яагаад мах идэхийг хязгаарлах вэ гэвэл миний идж байгаа одоо тэр мах хаанаас гаралтай бол тэр одоо мал юм уу тэр амтан муу муухай мэдчихсэн байвал махаар дамжаа над руу ороод ирнэ штэ гэсэн тэр одоо аскезийн ойлголт явж байгаа шүү. Тэрийг мартчихлаа. За тэгээд яг тэ маний түрүү хэлсэн Заратустраг бол өөрчилж шинжилсэн, зөрчилдсөн. За Кристийн шашныг маш их шүүмжилсэн. За буддизмыг бол ерөнхийдөө танилцаад нэг айхтар шүүмжлээгүй. За ингээд энэ гурвыг нэгтгсэн манихэ гэдэг шашин одоо дэлгэрсэн. Тэгэхээр хааны газар манихеизм одоо ялангуяа Шинжаан уугрын ишигээ бол манихэ маш их ирсэн. Тийм маш их дэлгэрсэн. За энэ гурвыг нэгтгсэн шашныг бол манихэ шүү. Одоо энэ би газрын зургийг бас ингээд хаагур яаж тархсан юм юуг ин зураг ингээд интернетээс татчихсан байгаа. Тэгэхээр энэ бол Перс. За энэ бол нөгөө Каспийн тэнгис шүү дээ. Тэг бидний нөгөө яриад байдаг нөгөө Сарай гол гэдэг чинь энэ багхгүй Каспийн тэнгис. За одоогийн Казахстан нутаг энэгээр байгаа. Энэгээр байгаа тийм. За энд Шинжаа уугар энд одоо Өрөмчийн хот байгаа шүү дээ. Алтай гэдэг Баянгол гэдэг хотууд байгаа шүү дээ. Шинжаа уугарт. За энэ хөлийг давах юм бол Алтай нуруу энэгээр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол манийхээ бол маш их дэлгэрсэн. Манай нутг руу ч гэсэн орж ирсэн. Гэтэ тэр үед энэ хил байгаагүй шүү дээ. Энэ тэр үед бүгд хэлгүй байсан. Хин хүчтэй л газар нутаг эзэлдэг байлаа шүү дээ. За хятад оронд бол манийхээ бол маш их дэлгэрсэн. Одоо ч байдаг гэсэн. Хятад манийхээ. Өөр 17 дугаар 100 хүртэл байсан. За энд бол эхний үед хойд хэсэгт нь бол 7-9 дугаар 100-д байсан. 700 онд. За энд 800 он 1100 онд хүртэл ирж ирсэн байна. Тэр 1100 оны нүүдэлчин ард түмэн одоогоос хэдэн жил 900 жилийн өмнө нүүдэлчин ард түмэн манихэ гэсэн шашинтай бас танилцж ирсэн биш. Тэгэхээр бид нар одоо түүх ярихаар биднээс маш их юм ярих шаардлагатай болчиход байгаа байхгүй. Тэгэхээр манихэ дотор нь Будда явж байгаа. Крист явж байгаа. Заратустра явж байгаа. Тэгэхээр ер нь маш их хэрэгтэй Буддын шиш ороод ирсэн юм шүү. Кристийн шиш орж ирсэн юм шүү. Заратустра орж ирсэн юм шүү. Галын бурхан. За манийхээ шашны нэг юм илэрхийлсэн зургууд байдаг юм байна. Энд ингээд нэг гал. За ингээд хажуу талд нь дуу хөгжим галсан юм эмхтэй юучид одоо сүсгтнүүд гэх юм да тий. Тэгэхээр хажуугийнх нь энэ бичгүүд нь бол нэг уугар бичиг. За бид нар бол яг уугурчин бичгийг авсан шүү дээ. Авсан ч байх та уугурчин бичиг манжуудаар дайрж орж ирсэн шүү дээ. Бид нар манжид зарсан гэдэг буруу да. Манжууд чинь одоо нүүдэлчин арт түмэнтэй харьцахын тулд нүүдэлчин арт түмэн гэдэг чинь ихэнх нь бас манжууд энэгээр бас байсан гэдэг бид марцчихлахгүй. Зөвхөн одоо Монгол гэсэн ийм арт түмэн тусдаа ингэж байж ирсэн байхгүй шүү дээ. Нөгөө чинь бүгдээрээ л тархаа бодлого янз бүрийн ардууд байгаа шүү дээ. Хойноос ирсэн, баруун талаас, зүүн талаас, урдаас, баруун уртлаас, зүүн уртлаас. За манийхээ шашны юм зураг байна. За манийхээ бол маш том одоо шүүмжилсэн. Тийм. Будда, Заратустра, Есүс Христүүд бол гурав бол маш том алдаа хийсэн. Тэр нь бол юм бичиж үлдээгээгүй. Тийм. Сүүлд л
тэдний хэлсэн ярьсныг бичиж ном болгосон болохоос биш. Яг өөрснөө ингээд цаасан дээр бичиж үлдээгээгүй. Тэр бол том одоо алдаа байсан. За тэр бол цаас байгаагүй. Чулуун дээр бичих, тийм одоо шавар дээр бичих, чулуун дээр зохиох, эсвэл одоо хулсан дээр бичих. Хулсан дээр бичих бол маш их одоо даргасан шүү дээ. Тэд нар бол нэлээд явж. Дааван дээр бичих. За яагаад тэр гурвын том алдаа вэ гэхээр одоо сүүлд тэдний хэлсэн ярьсныг засаж, зарим нь мартаж, зарим нь буруу тайлбарлаж, зарим нь буруу ойлгож, зарим нь дээр нь юм нэмж зохиож ийм одоо үндсэн анхдагч мөн чанараа алдсан гэж хэлсэн. За маний бол за би энэ гурав шиг юм алдаа гаргахгүй. Би бол бичиж үлдээ. За ингээд маш олон ном бичсэн. За номоо бичиж явахдаа яс одоо нөгөөгөр тийм үү? Тэнтхийн нөгөө нэг бичиг байгаа шин гэсэн. Тийм. Энэ талаас авчдаг. Зөвхөн уншаад хүмүүс бас тийм хурдан ойлголт авч чадахгүй. Тийм учраас би номон дээр дандаа зураг оруулж байна. Зураг харахаараа хүн чинь өөр болдог. Зургаар бас хурдан ойлгох бас боломжтой. Тийм учраас номондоо маш их зураг зурсан. Тийм учраас майныгийн номнууд дандаа зурагтай. Тэгээ маш их гоёмсог, маш их эстетиктэй гоо зүйтэй зурдаг байсан учраас ер нь анхны айгүй одоо том одоо уран зургийн эхлэл тавьсан гэж бас майныг хэлдэг. Зураач гэдгээр бас нэлээд алдаршсан. За, майныгийн философийн онол юу вэ? Тийм одоо нэг Заратустра галын онлоо философтсан байгаа шүү дээ. Тэрэн шиг майны өөрийнхөө одоо энэ гурван шашныг нэгтгэсэн философи нь юу хэлээд байгаа юм бэ? За, нэгд нь сайн сайхны хажуугаар дандаа муу мухай байна. Тийм учраас одоо Кристийн шашны нэг good and evil гэдэг чинь майнигаас гаралтай биш шүү дээ. Энэ бол гол нь юу гэж байна вэ? Эртнээс good and evil бол муу мухайгийн хажуугаар сайн сайхны хажуугаар муу мухай байна. Хүн төрлөختөн энэ дэлхий дээр үүсгээс өмнө дэлхийд эртээ дэргүй байж байсан. За энэ бол одоо нэг даримны эволюц явж байна шүү дээ. Тийм. Хүн бид нар ч хүн төрлөختөн чинь сүүл үслээ шүү дээ. За муу мухай байдаг тул сайн сайхан үүссэн биш ээ. Сайн сайхан байдаг тул муу мухай үүссэн биш ээ. Энэ хоёрыг одоо нэг эсрэгцүүлж одоо орчуулад эсрэгцэл гэдэг. Тэр бол алдаатай. Хоёулаа зэрэгцэн байдаг. Бурханаас ямар ч хамааралгүйгээр муу мухай үүсчихсэн. Ийм учраас энэ муу мухайг чинь дарж тийм үү? Хорж хязгаарлахын тулд бид нар чинь бурхан хэрэгтэй байж шүү дээ. Нэс бурханыг одоо муу мухай бүтээчлээ гэж шүүмжилж болохгүй. Энэ бол тэр нөгөө нэг барууны Кристийн шашинд аюух яваад бурханыг аюух шүүмжлээд идэг л да. Муу мухайг устгаж чадсангүйгээд маш хэцүү. За 5 бодисыг бол одоо хэлсэн. Энэ 5 бол маш сайн шүү. Хүндх сайн. Амьдралд сайн. Энэ хуруу ертөнцид хамгийн сайн 5 бодис гэж нэрлсэн. Ус, агаар, гал, салхи. Агаарын хажуугаар бас салхийг хэлсэн байж. Салхи. Тэгээд гэрэл. Тийм. Гэрэл болов маш хэрэгтэй. Энэ 5-ыг хэлсэн. За бидний нөгөө нэг хятадын юунаас хятад төвдийн зурхаагаар орж ирсэн бодисд бол арай өөр байдаг шүү. Төмөр байдаг шүү. Салхины оронд төмөр, тийм ээ. Юуны оронд, агаарын оронд юу гэдэг? Мод байдаг лүү те. За, мани ба түүний сүм. За ингээд манигийн сүм болвол бүр одоо маш их яс өргөшөж, цаашаага алдарсаж, маш их тархсан дэлхийгээр. За, сүмийн дээр бол 12 мастер байна. За, 12 мастрын доор бол сүмийн удирдагч нь бишоф гэдэг л шүү дээ. Латинаар 72 одоо сүмийн удирдагчд байна. За, тэндээсээ тухайн тэр сүмийн тэр юунаас бол 320 айлдагч сурагч нар ингээд тал тийш ингээд явдаг. Тэгэхээр манигийн одоо манийхаа шашнаа дэлгэрүүлдэг.
За энэ хүмүүс бол бүгдээрээ гэрлэх хориотой. За одоо тэгэхээр энэ Манигийн нөгөө буддизм, Крист, Заратустр 3 нийлсэн энэ шашин чинь энэ бидний одоо энэ Монгол нутагт эрт орж ирсэн биш шүү дээ. Тэр гэрлэх хориотой гэдэг чинь тэндээс байна шүү дээ. Тэрнээс төвдөөч биш шүү. Яагаад гандангийнх нь гэдэг гэрлээд олон хөвгттэй байгаад гэдэг вэ? Эдгэр чинь бол бүр буддизм тэр юунаас ч хол байгаа байхгүй. Бусдаа нэг шашил цогцсон юм шиг байна. А эдгээр сонгогдох хэвээр. Хэн нэг одоо чи богд шүү, чи одоо лам шүү, чи одоо хамбал лам шүү гэд шууд одоо томилох биш. Бүх сүсэн бишрэхдэг гэж. Тийм үү? Сүсэглэгч, сүсгдэнгүүдээс сонгогдож штэ. Тэр чигээр арчлал fel штэ. Тийм. Тэгэхээр сүмийн өдөр зөв сүмийн сургагч тэр бүгдийг сонгож байна. Хэн нэгэн очиод нэг мэдсэн чи би лам болцсон гэд хүрээд ирэх биш. Төвдөөс. Эсвэл би одоо хамлан болчлоо гэх биш. Сонгогддог. Тэр сүсгтнүүд нь сонгох нь шүү дээ. Бодоод үзтээ. Гандагийн хам ламыг тийм үү? Сүсгтнүүд тийм үү? Сонгох нь шүү дээ. Санд хурааж агаад богдоо бас санд хурааж байгаа сонгох нь шүү дээ. За 3 дахь сэдв рүү оръё. Тэр Заратустра, Манигийн дараа Зурван гэдэг их гоё ойлголт байна. Зурван бол Заратустрагаас гаралтай бас нэг бурхан. Арслан барсан юм толгойтой. Дээр нь гэрэл. Энэ бол дэлхий дээр ертөнцийн дээр байгаа. Од гариг тэдэртэй ойролцоо. Од мичид эдэртэй ойролцоо. Тэнхийн Зурван том бурхан. За энэ бурхан бол хугацаа. Хугацаа гэдэг бурхан. Хугацааг эзэмшдэг. Удирддаг. Ийм бурхан. Тийм учраас энэ хугацаа гэдэг бурхан бусад бүх бурхтын дээр. ертөнцийн бурхан. Яг бол хугацаа. ертөнц хугацааг. А манай энэ дэлхийн мөмөрцөх хугацаатай. Хугацаа гэдэг одоо энэ бурхан маань бүх юмны хэмжээс. Юу бүтээсэн? Хуулийн шийтгэл ял юу гэдгийг сайн муу тэр бүх юм бол хугацаатай. Өөрөлдөл яагаад шоронд ордог? Тэдэн жил гэж байна. Тэр чинь хугацаагаар ялалж байгаа. Тэр хүнийг хугацаагаар шийтгэж байгаа. Гайхамшигтай ойлголт байгаа. За хугацаа бол мэдээж баячуудаас илүү баян тийм мэдээж. Нэг баян тэгэл хэд наслах 60-70 наслал баячууд ч хүчдэг өстэй. Тэг зарим нь одоо энэ тэндээ юмнаас унаадал тий нарийн ширийн байшин дотор. Тэгэхээр баян бол хугацаатай хөөх хэрэггүй. За хугацаа сурснуудаас илүү мэднэ. Мэдээж тэг хүн бол амьдралдаа нэг олигтой юм сурч чадахгүй, мэдэж чадахгүй. Хугацаатай учраас. Хугацаандаа баригдаад. За хугацаа төстэй дөрөв бүгдийг нураа. Бүх юм хугацаатай. Бидний одоо ямар гоё байшин бай, ямар гоё барилга бай, ямар гоё ордон бай, ямар гоё хөшөө бай. Тэр бүгд төстэй дөрөв хэзээ нэгэн цагт норно. Хугацаатай. Хугацаанаас хүн өөрийгөө аварч чадахгүй. За энэ л бидний асуудал болчиход байгаа шүү дээ. Хүн гэдэг хөөрхийн нэг жижигхэн тийм үү тоосонцрын асуудал юу вэ гэхээр ертөнцийн тоосонцор хугацаанаас аварч чадахгүй. Хугацаанд баригдсан. Тийм учраас бид нар чинь ингэж маш идэвхтэй хурдан сайн юм бүтээж хийж, ажил бүтээж ингэж амьдарч тийм үү үргэлжийн юм идэвхтэй явахгүй бол бид нар хугацаатай. Нэг мэдгэлээ өгшөр. Тэгэхээр хүн хугацаанаас аварч чадахгүй хугацаанд баригдсан. Бүгд хугацаатай. За зурван гэдэг бурхан
Энэ хугацаатны бурхан бол хурмстын хурмстыг төрүүлсэн. Бид одоо хурмс тэнгэргээ тэгээд байдаг шүү дээ. Тэр чинь бол эндээс гаралтай. Хурмст маань цаашаа яасан бас бурхан болоод явсан. Хурмст бол сайныг бүтээгч. Гэрэл гэгээ, цэцэн мэргэн, үнэн тэр бүгдийг бүтээсэн. Тэрний эзэн. Тэр хурмст гэдэг чинь ийм агуу юм байх юм биш үү? Тэр учраас одоо бас тэндээс тийм үү? Персийн тэндээс явсаар байгаад энэ нутагт Монгол гэсэн нутагт хурмст тэнгэр гэдэг ойлголт ирсэн биш үү? Явсаар байгаад арт түмэнтэйгээ хамт ирсэн. За өнөөдөр хурмст тэнгэр гэдэг яриад байгаа шүү дээ. Персийн философи яриад шүү дээ. Сайн сайхны гэрэл гэгээ цэцэн мэргэний бурхан биш шүү дээ. Хурмст тэнгэр. Тэнгэр бурхан хоёр чинь ирэхэд нэг ойролцоо ойлголт шүү. Тэнгэр чинь бас бурхан яваад байгаа. Тэнгэ гэсэн тэнд хоризм тэр хавийн одоо үг явж байгаа шүү дээ. Түрк гаралтай үг байх. Үсэг их орсон учраас тэнгэ гэсэн. Тэгээ перс гаралтай л үг шүү дээ. Тэндээс. За сайныг сүнөөгч бол бас байж таараа. За тэрийг бол зурман шашинд анграман гэж нэрлэдэг юм байна. Харанхуй ерөөдөө тэнэглэлтийг нэрлэдэг. Хүн тэнэг байна гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ одоо яа их вэ? Анграман бурхан тэнгийг одоо илэрхийлдэг. Ходлыг илэрхийлдэг. За хурмст бол бүтээгч бурхан бүгдийг бүтээсэн. Зурман бурхан, хугацааны бурхан зурм бол төрүүлсэн. Хурмст бол төрөөд тэгээ сайныг бүтээсэн. Бүтээгч бурханд хоёр төрөл байдаг. Нэг нь бол төрүүлсэн бурхан. Нөгөөх нь төрөөд бүтээдэг бурхан, бүтээгч бурхан. Одоо Есүс Христ гэдэг Христэн төрүүлсэн бурхан байх нь Есүс нь яг бүтээгч бурхан биш. Мариягаас төрсөн гэдэг шүү дээ, тийм ээ. За эхлээд хурмст тэнгэр, хурмст бурхан ертөнцийг бүтээсэн. Ямар ертөнцийг бүтээсэн гэхээр оюуны ертөнцийг бүтээсэн. Энэ ертөнцийг бүтээсэн. Майндын, ухааны ертөнцийг бүтээсэн. Ухааныг эхлээд бүтээсэн биш. Дараа нь биеч ертөнцийг бүтээсэн. Дараа нь хүнийг бүтээсэн биш. Хүнийг бүтээчихэд ухаан хийгээгүй. Эхлээд ухааныг бүтээчихэд дараа нь хүнийг бүтээж биш. Тэгэхээр ухаан хүн бүтгэхээс өмнө байж байсан биш. Гайхамшигтай. Энийг бол хурмст тэнгэр хийсэн. За бүх энэ гэрлийг хурмст тэнгэр эзэмшдэг. Бүх гэрлийн эзэн. За дэлхийн бүх хүн төрлөختнийг хурмст тэнгэр бүтээсэн. Одоо бас авч яваа. Бидрийг хурмст тэнгэр авч яваа. За хүн төрөх хурмстын бүтээл олон хүн одоо үржих бол хурмстын бүтээл, ард түмэн үүсэх бол хурмстын бүтээл. Маш том одоо ойлголт. Бас энэ Монгол нутагт өөдөрч гэсэн биш шүү дээ. Эцсийн бодолд. Би ч одоо Монгол улс Монгол нутгийн бүх шашин, философи ойлголтуудын тийм үү? Шинжлэх ухаан одоо юу гэдгийг эцсийн бодол гэдэг тааш нөгөө мод монголоор дуустдаг гэдэг шиг бүх философи Монголд эцсийн бодлоод ирдэг. За хурмс 101 бурхан бүтээсэн. Бид нар нөгөө 101 мөргөл 101 одоо ирэх одоо юу байдаг? Янз бүрийн 101-ийн тоо хаана газар яваад их юм бол Персийн хурмст тэнгэрийн хурмст бурханы бүтээл байх юм биш. 101. За би нэг 4 5 тэр 101 бурханы нэг 5 бурханых нь жишээг энд оруулсан байгаа. Тэгээд тэр бүгдийг ярих юм бол ерөнхийдөө тэгээд дуусчихгүй, энэ лекц дуусахгүй болно. Тэгээд маш их шашинлаг тийм лекц болчих гээд байгаа. Бид бас философийн юмыг бас хэлж болохгүй. Яг энэ философийн лекц учраас. За яг нь Аз дорны философи шашны нэг онцлог бол ерөнхийдөө хоёулаа холилдож явдаг. Нэг ингээд харахад философи, нэг ингээд харахад шашинч юм шиг.
Ийм онцлогтой. Яг барууны ертөнцийн яваад байгаа шашин философиг бас жоохон ингэ ялагдаад яваад идэг. Мэдээж цаагаараа бас нэгэн юутай. Ихтэй огтуртай. Жишээлбэл ийм бурхан байгаа байхгүй. Цэврийн бурхан байгаа байхгүй. Юм цэвэрхэн байх. Цэврээрээ байх. Цэвэрхний бурхан гэж байгаа байхгүй. Тэр өөрөлдөл ямар нэгэн муу муухай бохир юмтай таарчих юм бол тэр цэврийн бурхантай очиж мөрөх юм шүү дээ. Тэгээд цэвэрших нь шүү дээ. За шударгасны бурхан гэж байна. Тэгвэл тэр бурхандаа очиж мөргөөд шударгасыг шаардаж шударгасны төлөө мөргөл хийх юм шүү дээ. За тэгмүүд эхлэлгүйгийн бурхан гэж байгаа. Маш гоё. Юмд эхлэл гэж байдгүй маа. Эхлэл цаанаа эхлэлтэй. Дахиад эхлэлтэй. Дахиад эхлэлтэй. Цоошнор эхэлсэн эхлэл гэж хааж байхгүй шүү гэж байгаа. Хоёулж байгаа. Нөгөө түүхийн өмнө дахиад нэг өмнөх түүх байдаг. Тэр өмнөх түүхийн өмнө дахиад нэг өмнөх түүх байдаг гэдэг тэр л байхгүй. Бас ганцхан энэ гэсэн түүх гэсэн юм байхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан. За нөгөө талдаа бас төгсгөлгүйгийн бурхан гэж байт юм. Юм төгсдөггүй гэсэн бурхан байна. Тэр одоо дуусхий, төгсгий, болий гэдэг чинь байхгүй байна шүү дээ. Тэгэхээр төгсгөл гэдэг бол төгс гэдэг ойлголт бол маш чухал. Төгс боллоо, төгслөө гэсэн ойлголт яваад байгаа шүү дээ. Одоо нэг төгс баясгалан гэсэн үртлөө манжи ойлголт явж байдаг шүү. Тэгэхээр тэр Персээс ирсэн байна шүү дээ. Төгс баясгалан. Тэгсэн чинь 3 5 дахь би нэг 101 бурхныг 5 дахь бурхан их гоё бурхан энд байгаа. Одоо энэ дээр бол хүмүүс ер нь дандаа очиж мөрөх хэрэгтэй байна. Эргэлздэггүйгийн бурхан гэж байгаа. Ямар нэг юмд эргэлзээд байх юм бол хүн тэр бурханд очиж мөрөх хэрэгтэй байна. Тэгээд эргэлзээгээ устгах хэрэгтэй байна. Гайхамшигтай байна. Тэгэхээр тэр 101 бурхан гэдэг бол маш чухал байгаа. Ямар асуудал надад үүсв би тэр бурханд руу очиж мөрөх баг. А манай чинь болохоор ямар нэг асуудал надад үүсв лам руу очиад идэг баг. Гамд руу очиад мөнгө төлөөд лам руу очиж болохгүй байхгүй юу? Асуудал үүсвэл. Бурхан руу очих хэрэгтэй. Тэгээд бурхандаа мөрөх хэрэгтэй. Андаа очиж байгаа хүмүүс лам руу очиж болохгүй байхгүй. Бурхан руу очих хэрэгтэй. Ийм том алдаа одоо манай энэ Монгол нутагт явагдаад байна шүү дээ. За дөрөв дэх сүүлчийн одоо Персийн философийн ойлголт руу орж ирээ. За энэ бол Мазда буюу Маздак гэдэг ийм одоо философч. За маш их одоо хүнд замыг туулсан. За Мазда гэдэг үг бол персээр цэцэн гэсэн үг юм байна. Одоо энэ Японы нэг машины марк Мазда гэдэг чинь тэр шүү. Тэр персийн үгийг аваад машинаа нэрлэлсэн ба шүү дээ Мазда гэдэг. За ер нь бол Мазда гэдэг бол цэцэн үг. Ахура Мазда гэх юм бол цэцэн номлогч, цэцэн мастер гэж болоо явчихсан юм байна. Тэгээд Ахура Маздагаас явсаар угаад Хурамаста гэсэн ойлголт гараад ирсэн байна. Тэр хэл ярианы бас өөрчлөлт явж байгаа ш. Одоогоос 1500 жилийн өмнө. 1500 жилийн өмнөх юм явсаар байгаад энд энэ нутагт ирсэн байна ш. Тэгтээ арт түмэнтэйгээ ирсэн шүү. Энд одоо бид нар Монгол гэсэн ийм бэлэн ийм арт түмэн малчин арт хүлээгээд байж байгаагүй шүү. Энэ тэндээс ирсэн нүүдэлчин малчтал байжсэн. Янз бүрийн нэртэй. Киргиз, Түрк, юу юм нөгөө Мэргэд, Хэрээд одоо юу юм 8 одоо юу юм мэдэхгүй. 9 жирийн тийм нүүдэлчин нэрэг байжсэн. За Мазда бол сайн үйл хийх гэсэн ойлголт. За Маздак гэдэг энэ одоо бурхан болвол хаана энэ бас үлгсэн байх хэрэгтэй. Юу болов? Маздак бурхан болвол ерөнхийдөө сайн юм. Ер нь идэж ууж баярлахдаа үргэлж тэгшэрхийг эрхэмлэ. Чи төрүүлээд хийхэж болохгүй. Дайрлаад иж болохгүй. Яг адилхан тэгшэрхтэйгээр
идэж юу? Хуваалц. Тэр эртний ойлголт явж шүү дээ. Тэгшэрх гэсэн. Хэнийг ч хохироож, зовоож болохгүй. Маш гоё үг. 1500 жилийн өмнө. Хариу тооцоолохгүйгээр тусалж бай. Дараа хэрэг болно. Энэ хүн хэрэгтэй гэж бити тусалж бай. За ингээд нэгэн тэгшэрх яриад, нэгэнт хүмүүсийн сайн сайхан гэд яриад эхэлсэн учраас энэ хүнийг бол social reformer юм байна гэж одоо тэгж нэрлэдэг. Өнөөдрийн үгс social нийгмийг өөрчлөгддөг, реформч өөрчлөлтөг хүн байж тээ энэ чинь гэж нэрлэсэн. Тэр байхаа бүр social revolutionary гэж хэлсэн. Нийгэмд хувьсгал хийсэн хүн байж тээ наадах чинь. Юмар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Тэгж ирэх сайн сайхан байх, нэг нэгэндээ туслах юу гэсэн үг вэ чинь? Энийг ч хохироохгүй. Чи ямар гоё ойлголттой. Тэг нэгэнт энэ ярьж байгаа юмнуудыг ингээд сайн сонсоод уншаад сүулт онолчод за ер нь бол Маздак бол анх коммунизмыг анх яг л ярьж ирсэн юм байна шүү дээ. Тэр л явчихна. За 5 одоо жигслийг Маздак өөр ингээд бичиж үлдээсэн бид нарт. Монгол нутагт явсаар байгаад одоо ирсэн. Гэхдээ тэрийг бид нар хэрэглэсэн үү хэрэглээгүй юу? Эсвэл ирээгүй юм мэд. Би бол ирсэн гэж бодож байна. Атаархал үүсэхгүй байх чухал шүү. Чиний хийж байгаа үйлдэж байгаа бүх төрх одоо юу гэдгийг зам чанар бүх юм чинь хэн нэгэн хажуугийн янз бүрийн хүмүүс атаархал үүсгэхээр байж болохгүй. Ялангуяа одоо 10 жилийн сургуульд хүүхдүүд цэцэрлэгт одоо юу гэдэг 10 оюутнууд тийм үү гэдэг зөв. Ээж аав гэр орных дандаа анхааруулах хэрэгтэй байна. Таархал үүсгэхээр л чи байж болохгүй шүү. Одоо тэр нэг янз бүрийн олимпиадууд зохиогоод байгаа шүү. Тэр чинь цэвэр атаархал үүсгэж байгаа байхгүй. Авиат болоод атаархал үүсгэнэ. Одоо Монголын бүх үйлдэл бүх хийж байгаа төрлийн үйлдэл чинь бүгд атаархал үүсгэх. Яагаад атаархал үүсдэг вэ? Яг адилхан юм чинь. Яг адилхан илүү гараадах юм байхгүй. Тийм хүнийг цол шагнал өгөөд магтаад олимпиадад төрүүлүүлээд ахаар чинь хүмүүс дурган өрөхгүй яа дээ. Хизээч хэлгэнд занаж болохгүй гэсэн байна. За энэ бол одоо том сэдв байна да. Өшөө авахгүй байх. Өшөө авна гэж хизээч болохгүй гэж шүү дээ. Аав нь алдсан бол аавынхаа өшөөг авна гэж хизээж болохгүй гэж шүү дээ. Гайхамшигтай. Хорсохгүй, хорлохгүй байх. Гайхамшигтай. Тийм юмд хорсчих. Бити юмыг дандаа ашигтай гэж үү гэж байна. Ашигтай гэж хизээж болохгүй гэж байна. Хүмүүс ярьж надад ямар ашигтай юм. Тэр чи одоо бүр өстө жинхэнэ бурханлаг биш байж шүү дээ. За шуналтай байж болохгүй гэсэн байна. За энэ ч одоо Монгол нутагт ирээгүй баха. За Mazda ба социализм тийм. Тэгээ Mazda бол ерөнхийдөө нийгэм шинжилт хийх хэрэгтэй, ёс суртахуунтай байх хэрэгтэй, үргэлгэн биш бай, ариу чимгч бай, ийм найрамдалтай бай, хинтээч. Манай нутгийн биш. Манай одоо юу гэдэг ажлын газрын хүн биш. Манай анги биш, манай тэр биш юу гэдэг одоо. Манай улсын хүн биш, өөр үндэстэн, өөр улсын иргэн одоо юу гэдгийг тэгж гадуурхаж, ялгуурлаж болохгүй гэсэн байна. Тэр Герман, Япон, Хятад, Орос, Украин одоо юу гэдгийг, одоо хэн байдгийг, Араб, Иран одоо юу гэдгийг, Америк, Франц одоо юу гэдгийг. Бити ялгуур. Ийм нэрвэлтэй. За энэ хамгийн сүүлчийн энэ ойлголт бол маш их гоё ойлголт. Зөвхөн манад бол ер нь бас буруугаар тайлбарлагдаад явцсан байдаг. Инх хамгаалан гэж яриад байдаг. Үгүй. Инх тайван баг. Инх хамгаалан чинь тухайн хүн ингээд амгалан байх. Инх тайван чинь бүх нийтээр нийгмээрээ тайван байх. Инх тайван байх. Юу гэсэн үг вэ? Данг байх гэсэн үг.
Ямар ч тэр манжин тэр инх хамглан хааны чинь дайнгүй байх хаан гэдэг олон жил дайнаас хол байсан гэдэг шүү дээ. Тэр манжууд ер нь дайн хийдэггүй байхгүй. Манай түүхэнд манжууд ихсэн, тэгж эзэлсэн, монголчуудыг тэгж даралж ийсэн, ингэсэн муу мухай тэр байж болшгүй. Зохиомл юм яваад байгаа. Түүхийг бол арай дэндүү зохиож штэ. Ямар нэгэн үзэн ядал үүсэх гэдэг. Байж болохгүй, хинээгч үзэн ядаж болохгүй. Манай одоо Facebook ч байна уу, манай төрч байна уу, манай энэ гадуур ихтэй сургууль одоо юу гэдэг 10 жилийн хаалал үзэн ядал. Байж болохгүй. За Маздаква коммунизм. Тэгээ Маздаква коммунизм. За нийтээр бүтээсэн тул нийтийн өмч байх хэрэгтэй гэсэн. Хувийн өмч хизээж байж болохгүй. Яг л нэг нь нийтийн өмч байж хаад нийтийн өмчөөс салгаж авч чад тэгээд хувийн өмч гэдэг чинь одоо ямар тэнэглэл вэ? За нийгэм дээдс дооц хизээж байж болохгүй. Энэ бол одоо манайд эрэг юм шиг л одоо гандангийн чайл амч юу гэсэн дээдс ээлтэй жил гэсэн гэв. Тэр чинь юу гэсэн үг? Бүр дээдсийн тухай ярьж штэ тэр хүн. Уулын шашинлаг, бурханлаг хүн байсан бол тэр хүний амнаас тийм муу мухав гарах ёсгүй штэ. Тэгэхээр тэр хүн яг муу мухаа боддог байх нь. Тэрнээс муу мухаа үг гардаг байх нь. Тэгэхээр тэр хүн муу мухаа үйлдэл хийдэг байх. За мөнгө болон төр хоёрыг хязгаарлах гэсэн байна. Тэгэхээр яг л коммунизм явж байна. Маркс 1500 жилийн 300-400 жилийн дараа Маркс бол Маздаг ярьсан биш. За нэгэн тийм маш том одоо өөрчлөлт шинжилэлт хийх гэж оролцсон учраас хаантай зөрчилдсөн. Уулын Ковад гэдэг тийм хаан бол манайг их дэмжижсэн юм. Маздаг. Тэгсэн Ковадын дараа Хосрау гэдэг хаан гараад ирчихсэн. Тэр нь Маздагийн эсрэг тэгээ шийтгээд тэгээд маш одоо олон өлөж юунаас өндрөөс сайхан өлөж яваад тэгээд олон хүн номсом харваад тэгээд алсан. Нэг нөхөр юу гэдэг лээ. Номсомыг юугаар хэлдэг гэлээ. Эвэр юу мод юугаар байна. За өнөөдөр яг Персийн хойч үе бол Иран улс. Иран улс бол Каспийн тэнгисийн яг урт талд Персийн гольф тэрний хойд талд байдаг. Хоёр тэнгисийн одоо завсар. Арай далай биш ээ тэнгисүүд. Сиг ер нь тэнгис гэж орчуулсан дээр баг тий. Ocean гэдэг чинь далай гэж орчуулдаг. Гэхдээ далай гэдэг үг маань өөрөө юунаас ирсэн, хоризмын тэндээс ирсэн том гэсэн үг шүү дээ. За зүүн талд нь Ираны өнөөдөр Туркменстан, Афганистан, Пакистан баха. За хойд талд нь энэ Каспийн тэнгисийн цаан чинь Казахстан байгаа. За Азербайджан, Армени, Турк, Ирак баруун талд нь, Турк баруун талд нь, урт талд нь Кувейт, Сауди Араб, Катар, хөлбөмбөгийн дэлхийн арга болдог Катар, Абу Даби, Оман гэдэг Арабын Эмират урт талд нь тий. Тэгэхээр эдгээр бол Катарт одоо хөлбөмбөгийн дэлхийрээ очиж үзсэн хүмүүс бол хойд талд Перс ард түмэн байсан. Эндээс манай одоо Хурмаст, Атар энэ гэсэн чухал ойлголтууд эндээс ирсэн штэ гэдэг одоо мэдж байсан болов уу? За Заратустра Персийн тэр анхдагч Заратустрагийн шашин бол бүр дэлгэрээд юм. Ууланд юм хийдүүд байдаг юм байна. Тэгэхээр энэ сүм хийд хоёрыг бас нэг жоохон ялгах хэрэгтэй. Сүм бол зөвхөн ингээд мөрөгдөг газар шүү. А хийд чинь тэнд яг одоо амьдраад хүүхдүүдийг сургаж юу болгоод шав болгоод тэгээ тэндээ ингээд хамтдаа амьдрах. Тэрийг болохоор хийд гэдэг байгаа шүү дээ. Христч гэсэн бас тийм байдаг. Зөвхөн одоо мөргөл үлддэг сүм. Бүр том хашаан дотроо сурч шашиндаа сурч боловсрож тэнчэнэ яадаг. Тийм хийдүүд байдаг. Тэрийг одоо манад тэр ялгадгүй. Тэр мөргөлийн газруудыг бол нураачихсан. Нураах бол нэг хэрэг. Бүр одоо гандан чинь бол сүм тэгээ бас хийд хамт. Тэн чинь цааталт нэг сургууль байдаг шүү дээ. Хоёр давхар байлуу тий. Тэгээ тэнд хичээл заадаг. Ямар хичээл заадаг юм гэдэггүй. Бид нар ч одоо хичмээр шүү дээ. Хүүхэд нь
богд болж идэг. Аав нь математикийн профессор ч гэж юу гэсэн үг юм бэ гэх. Тэгээ одоо би эрт хэлсэн шүү дээ. Шинжлэх ухаан ганданд ялагдлаа гэж. Одоо бүр тэрний сая батлагдлаа шүү дээ. Математикийн багш хүүн богд тэгээ хүүдээ одоо мөргөх юм гинэ. Том доромжлол. За галын сүмүүд бол дэлхийд 150 гаруй ийм галын сүмүүд байдаг юм байна. Тэндээ ингээд галыг шүтдэг, галын бурхнаа шүтдэг. Ийм том ойлголтууд бол энэ Персээс гаралтай. За одоо ингээд энэ хөвгүнийг одоо Заратустрагийн шашинд хүлээж авч байгаа ёслол. Ер нь хөвгүнийг хүлээн авч эрэгтэй хүн болох одоо тэр замд нь тийм үү эрхлүүлэх энэ ёслол бол аюул чухал байгаа. Манай ч одоо ерөөсөө тэгэл энэ хөвгүүний асуудал орхичоод тэгээ өнөөдөр чи бид ийм хачин сонин нийгэмтэй болчиход байна шүү дээ. Эрэгтэй хүүхдүүдийг л эрхэн болгох тэр асуудлууд хаягдчихэд. За Bohemian Rhapsody гэдэг нэг Queen чуулгын Freddie Mercury-ийн дуу байдаг шүү дээ. Тэгэхээр энэ зураг юу гэхээр одоо нэг эдс тусаад өгсөн Freddie Mercury шүү дээ. Тэр чин Заратустра шүтдэг айлд гисгүүл төрсөн. Тийм. Тэгээд Англид амьдарч ирсэн юм байна. Тэгээд тэндээ одоо рок дуучин болсон. Тэгээд нас орсныхан дараа яг одоо Заратустрагийн шашны тэр ёслолоор энд одоо гашуудаж эмгэнэж оршуулсан. Тэгэхээр энэ одоо энэ хөшөө оршуулгын газар байдаг юм байна. Тэгээд Freddie Mercury-гийн Заратустрагийн ёслолоор оршуулсан оршуулга. Тэгэхээр явсаар байгаад тийм үү хүндрэлтэн нөгөө нэг эхлэл байхгүй төгсгөл байхгүй гэдэг шиг хүний нийгэм хүний амьдрал чинь ингээл өргөжлөөл. Эрт дээр ингээд хаяад орхиод дээр үе юм гэж болохгүй юм байна. Өнөөдөр ингээд юм дуусчлаа гэж бас болохгүй юм байна. Цаашгаа ингээд үргэлжлэх юм байна. Тэгэхээр хугацаа гэдэг бол маш одоо ярилцах хэрэгтэй. Ямар нэг юмнаас хамааралтай. Бид нар бол хугацааг харьцангуй гэж буруу орчуулж байдаг. Үгүй байхгүй. Хугацаа чинь харьцангуй биш. Relative гэдэг үг чинь хамааралтай гэсэн үг байхгүй. Тэр хугацаа юм болгоноос хамаарч тийм байна, ийм байна, тэгж байна. Тэгэхээр одоо бидэрт бол хугацааны бурхан шүтгэл одоо ажиллагдчихтэй. Зорван бурхныг. Энд би нэг юу Персийн их гоё домгийн зураг оруулсан байгаа. Тэг Рустам Сухраб 2 гэдэг. Тэг энэ бол их гоё одоо үлгэр домог байдаг. За манад бол яг ингэж орж ирээгүй зүгээр юугаар социализмын үед Оросоос зөвлөлт орноос орж ирсэн. Рустам Сухраб 2 гэсэн кино фильм болоод орж ирсэн. Би тэрийг энэ кино фильмийн зураг Тажикууд чи ерөнхийдөө энэ Персийн соёл юугаар авч явдаг юм байна. Исламаас жоохон тусдаа, исламтайгаа маш зөрчилддөг юм байна. Тэгээд энэ бол Персийн одоо том одоо соёлыг илэрхийлсэн Рустам Сухраб гэдэг нэг аав нь нэг нутаг ингээд гэр бүл байжгаад гэр бүл чи хадаа хоёр хос байж байгаа. Тэгээд эхнэрээ алдчихсан юм байна л да. Өөр орны өөр хаанд. Тэгээд алдсан эхнэр нь жирэмсэн байсан. Тэгээд тэр өөр оронд очоод хүү төрүүлсэн. Тэгээд тэндээ мундаг баатар болсон. Тэгээд одоо нөгөө нэг тэр үлдсэн мэдхгүй яваа аавынхаа нутагтаа дайн зарлсан. Тэгээ яг дайны талбар дээр аав нь нөгөө нэгтлийн хаан, хүү Сухраб нь энтлийн хаан. Тэгээ энэ хоёулаа цэргүүдийнхаа өмнө хоёулаа гарч ирж байгаад тулалддаг. Тэгээ аав нь хүүгээ булаад алдаг. Хөгшин толгой залуу хичтэй хүчтэй ч гэсэн толгой нь ажиллаад болчихдаг. Гоё фильм. Рустам Сухраб гэдэг та нар интернет рүү яг энийг өгөөд YouTube дэгөөд үзэх юм бол гоё фильм. Тэндээс маш их Төв Азийн түүхийг ойлгоно. Рустам Сухраб гэдэг аав хоёр. Тэгээд хүүгээ аав нь алж байгаа. Тэгэхээр ер нь амьдрал гэдэг ер нь юу юм бэ? Хөшөө хонцон гэдэг юу юм бэ? Хаан гэдэг ер нь юу юм бэ? Баатар гэдэг ер нь юу юм бэ? Эмэгтэй хүн гэдэг яв юм бэ? Тэндээ гарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг эрт дээр үед яагаад одоо онгон эмэгтэйтэй унд нь онгон эмэгтэйтэй гэрүүл болно гэдэг чинь цаана ямар ойлголт вэ гэхээр жирэмсэн байвал өөр хүний хөвгт төрчих юм. Тийм учраас жирэмсэн биш эмэгтэйтэй одоо эхнэрээ болох гэдэг. Тэр ойлголт чинь өнөөдөр энэ Монгол нутагт ирсэн. Гэхдээ Монгол нутагт ирж байгаа гол ойлголт нь хүүгээ хүү төрүүлэх онгон эмэгтэй гэдэгтэй биш. Тэр онгоо охинтой унтж байгааг их юм дуудаад байгаа. Тэгэхээр манад энэ
ямар их гой ойлголтууд хурж ирээд өөрчлөгдөөд бүр мухарсаг болоод бүр ямар ч хэрэггүй юм болцсон одоо мэдэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ Монголын энэ эргэн тойрон гэсэн энэ философоос бид маш их юм сурч мэдэж авах. За ингээд Персийн одоо философиг өнөөдөр Заратустра, Мани, Зурван бурхан, Мазда гэсэн ийм дөрвөн том ойлголтыг өнөөдөр үзлээ. Тэгээ Заратустра бол ерөөхдөө галыг шүтдэг, галын бурханы одоо үүсгэж юм байна. За Мани бол ерөөхдөө Крист, Будда, Заратустра гурвуулангийн нэгтгсэн Мани одоо Манихэ гэсэн ийм шашин үүсгэж энэ гурвыг одоо нэгтгэх гэж оролцсон юм байна. Тэгээд алуулсан юм байна. За зурван гэдэг бол энэ дэлхийн дээр бах бүх энэ хугацаа, бүх юм хугацаатай. Энэ хугацааны чинь цаана бурхан байдаг учраас энэ хугацааг чинь энэ бурхан эзэмшээд байгаамаа. Тийм учраас хүн та бурханы энэ хугацаанд л баригдсан шүү. Энэгээр л чиний аж амьдрал бүх юм чинь хязгаарлагдаж, хэмжигдэж явдаг шүү гэдэг ба. Мөнгөөр биш, эд баялгаар биш. Зөвхөн хугацаагаар бүх амьдрал хэмнэгдэж, хэмжигдэж, үнэлэгдэж, шийтгэгдэж явж байгаа. Маш гоё ойлголт. За дөрөвт нь Мазда гэдэг одоо тий анхны одоо социализм, коммунизм, тэгш ирэх нийгэмд нэг нэгэндээ туслах, тийм баян ядуу гэхгүй, хувийн өмч гэхгүй бүгдээрээ эв найрамдалтай, энх таймнаар ажиллаж амьдрах чинь л чухал шүү дээ гэдэг ойлголтыг энэ Мазда гэдэг одоо Персийн алдарт одоо философч анх удаа гаргаж ирсэн байна. За энэ дөрвтэй өнөөдөр танилцлаа. За ингээд эндээс одоо Монголын философиг гаргаж ирнэ гэвэл Заратустрагийн галыг ярих нь байна. За Манихайгийн тэр нөгөө айлдсан тэр дөрмүүдийг бид нар ярих нь байна. Хурмас тэнгэрийг ярих нь байна. За хурмстын 101 бурхныг бас ярих нь шүү. Энэ ойлголтуудыг ярих юм бол бид нар одоо өнөөдрийн энэ философоос Монголын философийн одоо ярих боломж гэсэн нэгдэх дүгнэлт гарч ирж байгаа. За тэгээд дараагийн философийн одоо лекц хүртэл баяртай. Дараагийн хагас сарын лекцийн сэдв Монголын эргэн тойрон философи 2, хоризмын философи гэсэн. Одоо яг энэ нөгөө бидний яриад байдаг хоризм гэдэг алдартай нутагт философи хэрхэн үүссэн тэр тухай одоо ярилцсан. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.